альва хэлэх хязгаартай байгаарай. Та амьдралдаа хэлэх хязгаарыг бий болгоорой. Зарим шийдвэрүүдийг гаргаарай. Юу хийх гэж байгаагаа шийд. Харин эргэн тойрны чинь ямар нэгэн зүйлс таныг удирдахыг бүү зөвшөөр. Энэ мэтээр таныг уруу татаж байгаа зүйлсэд битгий оролцоорой. Тэгэхээр энэ бол миний амар тайвныг хулгайлдаг. Би өнгөрсөн 7 хоногт өөрийнх нь асуудал санаа тавь гэдэг талаар дахиад уншлаа. Тийм ээ. Мунхаг хүн бол өөрт нь асуудал байгааг мэддэг боловч энэ талаар ямар нэгэн зүйл хийхээс татгалздаг. Та нарт нэг зүйл хэлье. Таны стрессийг зайлуулах нэг та хүлээх хэрэггүй. Миний номлож байгаа энэ арга замуудыг та нар хэрэгжүүлэх юм бол би их баярлах болно шүү. Энэ надад их урам өгдөг юм. Стрессийг бий болгож байгаа зүйлээс аль болох холдож салах, бууруулах талаар намайг яхад хүн бүр хөөх паах гэж хэлсэн байхаа. Харин таны алдсан хэсэг бол та өөрийгөө дураар нь тавьсан байна. Би тэгж бодохгүй байна л да. Би альваг сонголттойгоор уншиж, сонголттойгоор сонсдог. Ойлгож байна уу? Би илүү их ачаалалтай байх, стрессээс салах талаар ярих үед магадгүй хүн бүр надад гайхамшиг хэрэгтэй байна. Би ямар ч стрессгүй баймаар гэж бодсон байх. За залуучуудаа та нарын сэтгэл их хөдөлжээ. Тэгэхээр та бүхэн сэтгэл хөдлөлөө жоохон багасгаарай. Та нарын хідэн яг одоо аль болох бага стресстэй байхын тулд амьдралдаа ядаж нэг зүйлийг өөрчлөхийг хүсэж байна вэ? Тийм ээ, та үүнийг хийгээрэй. Юу гэхээр энд хилэгдээг үлдсэн нэгч зүйл байхгүй. Та юу хийхээ мэдэхгүй байгаа бол нэг хэрэг. Харин асуудал юу вэ гэдгийг мэдсээр байж тэр зүйлээ дахин хийсээр байх нь өөр хэрэг юм. Okay, then do it. There's nothing left to be said. Үнэхээр мунхаг хүн л нэг ижил зүйлсээ хийсээр байдаг гэж тэд хэлдэг бөгөөд тэд удахгүй үр дүнгээ харах болно. Хэрэг та амьдралдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхгүй бол та өөр үр дүн хүлээн авах хэрэггүй. Би стресстэй амьдрахгүй. Би ийм зүйл хийхгүй. Хэдэн жилийн өмнө би нэг шийдвэр гаргасан юм. Үннийг хэлэхэд энэ бол 9 жилийн өмнө л дөө. Би цаашид ингэж амьдрахгүй. Энэ үйлчлэлийг өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйлийг өөрчлөх нь хэрэгтэй. Би үйлчлэлийн хүрээг багасна жижигхэн болгоно. Том арай илүү том болгох гэж хичээхийн оронд бид энэ үйлчлэлийг багасгах болно гэж хэлсэн. Тийм ээ, Бурхны надад өгөх хариулт бэлэн байсан юм. Харин өөрчлөлтийг хийхин тулд би бэлтгэгдсэн байх ёстой байсан. Тэгээд л би энд хоёр хүүгээ байхыг зөвшөөрсөн юм. Хүүхдүүд тань юу хийхийг чинь заахыг хүсдэг хүн дэлхий дээр байна уу? Энэ үйлчлэлийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагааг хоёр хүү маань хариуцахыг бид зөвшөөрсөн юм. Би та нарт нэг зүйлийг хэлье. Тэд эдгээрийг хийхдээ миний хийж байснаас хамаагүй илүү хийж байгаа бөгөөд харин миний хийж байсан арга замаар тэд ажилдаг юм шүү. Залуучуудаа удирдах залах хэцүү шүү. Чи асуудалтай тулгарх үед намайг сонстой. Асуудалтай тулгарх үед би цаашдаа ингэж амьдрмааргүй байна. Би цаашид ингэж амьдрахгүй гэж хэлээрэй. Бурхан чамд хийх зүйлсийг харуулах болно. Харин чи би үүнийг хийх болно гэж хэлэх ёстой юм шүү.